Улаанбаатар доонд Улаанбаатар аяллаа баг. Кыргызстан улсад орж ирээд байна. За урд нь орж ирээд Газпром нефт гэсэн нэг юм шатхуун түгээх станц дээр хонлоо. Гэрээсээ гарснаас хойш ер нь бол буудалд орж хонглоогүй дандаа машиндаа хонглоод явж байгаа. Hello. Өглөөний цагаа идэх гээд хаалны газар хайгаад явж шүү. Нарантуу шиг юм. За энэ бол бараг л хоошур байна доо манайхаа. Яг хоошур байна. Ямсад үстэй. За гамс үзээ анхны сэтгэлээ хэлнэ үү. Ямар байна? Манайхаар бол юутай адилхан юм байна? Шарсан бууз гэх юм. Шарсан буузаа. За. Одоо энэ шигээр Монгол улсын консул дээр орж бараалах гээд цэрхөө хувцас өмсөөд одоо юу захад усаа авч байна. За бас улсынхан консул дээр ирж хүндэтгэл үзүүлэх болохгүй шүү дээ. Монгол улсын ерөнхий консулаа гэж бит хоёр нэг ийм газар, ийм тогтой газар ихээр л гэртээ байгаа юм шиг сэтгэл тайван байдаг. Алматын хот бол үнэхээр өндөр хөгжилтэй, шилтэл болсон барилгатай, орчин үеийн үнэтэй машинтай, тэ октод хөвгүүд нь гангам тийм загварлаг хот байсан бол энд ирсэн чинь бол ингээд хэдэн жил ухарцсан юм шиг юм уу, тэ яг тийм мэдрэмж төрсөн надад. Кыргызстан улсад орж ирэхэд бол таата сэтгэл төрөөгүй. Ягаад гэвэл хил гайл дээр нь ер нь нэвтрээд бит хоёрыг 10 минутын дотор 3 удаа цагдаа зогсоож мөнгө салгахыг завдсан. За тэгтээ мэдээ салгуулаагүй, мөнгө өгөөгүй. Тэгтээ яг ард иргэдийн хувьд бол үнэхээр найрсаг, ямар ч аюул байхгүй. За манай Бишкек хотод суудаг ерөнхий консулын газрынхан бол бит хоёрыг маш сайхан хүлээж авсан. Мөн нутгийн хамгийн амттай сайхан гой үндэсний хоолнуудаар бит хоёрыг одоо дайсан байгаа. Юмны үн харьцуулахад бас ерөнхийдөө Казахстаныг утгад жоохон хямдхан санагдсан. Хоол хүнс дэлгүүр ороод авах зүгээр нэг ойр зэрэглэлийн ундаа уснаас хавлаад ерөнхийдөө бол үн багтаа. Жишээ нь өнөөдөр бид өглөөний цагаа 230 сом буюу Монгол мөнгөөр харьцуулахад 8000 төгрөгөнд бол бид өөр бүр шортлог идэ, самсаа идэ, цаа угаад бүр пүндэгэд гараад ирж байгаа. Тийм болохоор аялагч нар дэх ээлтэй гоё хот юм уу гэж миний хувьд бол тэгж дүгнж байгаа. Эттингөркү нурменен абелингөркү курменен исиган сулмен бөлüm абелгүлү болсун өрменен. Кыргыз улс руу аялахад бол ямар ч асуудал алга айлс үд салгаа. За хил дээр нь заавал даатгал хийх ёстой юм байдаг юм байна. Автомашиныхаа даатгалыг хийлгэх ч гэсэн байхад ер нь бол тэгээд асуудал гарахгүй. Жинпэг энэ хувьд бол бүгд халимгууд юм байна. Гэхдээ монгол хэлээр ярьдаг хүн бол маш цөөхөн үлдсэн. За тэрний нэгийг нь одоо энэ хүн биднэрт туслаад олж өгөх гэж байна. Амар сайн байна уу? Битэн сайн. Сайн. Таны битэнхээ сайн байна уу? Сайн байна уу та? Маман чад сайн. Сайхан зосч гин үү? За. Бид Алки газраад тэр үед. бид Улаанбаатараас ирлээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос одоо ингээд энэ монголоор ярьдаг хүнийг хайгаад явж байна. Сайн. Бидэн сайн хэлчих шүү. Та их сайн хэлж байна штэ. Марчик. Айгуу сайн байна уу? Монгол хэл мартаагүй хэдэг хүн байна? Гого. Үлсүнгөө. Багшд мэдхээ. Багшуд мэдхгүй. Бишгээр. Шугал марчиг. Ես гэлцгнэ марчиг гэсэн. Та Улаанбаатарт очиж юу ордно? Го. Юрдээс очаагүй. Монгол дэлгэ сайн байг. Ишүү? Много хочется, но не получается. Саяны өмнө бид хоёрт энэ Баатархан гэдэг нэртэй дахиад нэг монгол хэлээр ярьдаг хүнийг зааж өгсөн. Халимаг хэлийг бол мартаагүй нэлээд сайн ярьдаг. 30% нь халимгаараа яриад 70% нь орос киргиз хэлээ холиод ярьж ирсэн. За бид хоёр бол ярьсан зүйлээс нь бол маш бага зүйл ойлгосон. Юу аваад ийшэндээ эдийн баяртай.
За эмээ бол бид хоёртой юм ярилцж байхдаа бол нүдэндээ нулимстай байсан. Бид хоёр ч гэсэн нүдэнд нулимстай байлаа. Үнэхээр бүр өөрийнхөө өвөө эмээ дээр баг багт хөдөө очдөг байсан шиг үнсүүлээд бас нүдэндээ нулимстайгаар баяртай гэж салцгаалаа. Буцахтаа хаагуур явах юм бэ гэж надаас асуусан. Лондон орчоод Москвагаар дайраад гэрлүүгөө харнаа гэсэн чиггүй. Чи Лондон ордгоор ор. Сайн яваарай. Гэхдээ буцаад чи энэ дээрээ Каракол дээр эмгэн бит хоёрыг аваад Монгол руу яваач гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь бол бас жоохон их эвгүй болж илаа. Тадан бас бизнес эдэргээ явахд баяртай хаалтсан чиг болоод сайн явсан. Яахан миний амгалан явсан яа. Сайн явдın, сайн болдun. Бидний газар дээр ирэхэнтэн сайн явдın. Сайн болва бидний газар дээр. Маш өндөр байна. Бид хоёр бол нэг их шил тоол байсан байшин, айхтар метро, гэлцэл хурдны зам бол харах гэж бол дэлхийг тойрж яваа юм биш. Яг ийм зүйлийг л хайж яваа юм байна. Иймэрхүү мэдрэмжийг авах гэж л одоо хаа байсан холыг зорж ингэж яваа юм байна. Гэдгээ бол улам бүр мэдэрсэн. За тэгээд ямар ч байсан энд Монгол угсааны хүмүүс маань монгол хэлээ мартаагүй ярьдаг цөөн тооны ийм настангууд үлдсэн байна. Тэгээд уулзсандаа баяртай байгаа ч гэсэн энэ хүмүүс маань ингээд ерөнхийдөө соёл нь ардын язгуур юм ингээд алга болж байгаа жоохон сэтгэл гонсгор байна. Тэгээ ямар ч байсан энэ ард харагдаж байгаа тэн алдар тэншээний нуруу буюу тэнгэр уулынхаа хормоод ингээд монгол хэлтэй хэдэг хүмүүс маань амьдран сууж байна да. Тэгээд одоо бид хоёр эндээсээ хөдлөөд Исикул нураа тойроод Тажикстан улсын зүг явж байна да. Чи намайг битсэн гинэ. Чи энэ камертаас намайг битсэн. За. Тэгээ энэ юу вэ? Юусоо болохгүй. Бичлэг хийхгүй байна. Үгүй ээ. За, тохоор байж шүү. Тэгээ тоор байж болохгүй. За. Тэгээ тэрнээс гадна чи намайг битсэн. Казахстан дээр, Кыргызстан дээр тоор байж болохгүй. Торгоно гэ торгуулын цаасаа бариад би мистер биений гаргыг хэрэглээл. Эргүүдч өгсөн юу ч ойлгохгүй байгаа. Тэгээд авцсан Тажикстан явж байгаа сүүлийн өдөр мөр. Чи эндээ ингээ камертай байсан намайг битсэн. Энэ тэгвэл надад угаасаа олон камер байгаа, 4 камер байгаа. Урд тойл бүгдийг бичиж байгаа би. За яг юм нэ. За нэг юмргоо. За манай эдийн баг явна явахлаа үүдний өндөр тарч илээ. Ийм сайхан газар ирээд байна. Хэлэхч үг алга. Тэнгэрийн хаяанд төрсэн юм шиг л яг тийг санагдаж байна. Энэ хойно харагдаж байгаа бол энэ цагаан зүйл бол үүл билээ. За тэр зэрэгцээд нэг төвшөнд байгаа зүйл бол Мөнх цаст улсын ноён аргил байх нэ. Бид хоёр маш хүнд замыг туулж наашаа гарч ирж байна. Машина яг нэг нөөгүй хэлэх хичнээн ч удаа бас цохив. Аимшигтай л одоо замаар яваад байна да. Пүү па гэд бодоод явж итл хажууд морь атцсан портер явж байгаа жишээний.
Яасан. Өчтөө. Машин дээр морио ачаад морио унаад машин дээр гарцсан гэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ гэж. Тийм үү явчихсан. Суучгаа шахаал явах ёо гэж бүр зүгээр хүн гээл явчих юм. Тэгээд нэр энэ бит хоёр хийшээгээ бараг 2 цаг гараа явхад дандаа Audi машинд харилцсан те. Дээр үеийн хөгшин 180 бөмбөр шөөгөр аваад энэ одоо харилцсан. Яагаад тийм бүүм? Орчны бороо бол энэ замыг бол үнэхээр амар болгосон байна. Энд бол уулын джипний батат замын тэмцээн л явуулвал. Хөө ийшээ орох юм уу? Зяан чи нөгөө мөх цаас дуулын оройн дээрх мөс харагдаад идэг чи ийм юм байдаг юм байна найзуудаа. Ийм зов зам багт яг тийм. Жолноор гэдэг. Тэр бол яг оргил дээр нь Жолноор гэдэг. ирсэн байна. Жолноор гэдэг оргил дээр болчих тийм. За битэр буурстай чүүтэй арайч муу явж багт. Энэ ингээ дугуйтай зүйлчаан зүгээр л явж идэг. Oh my god. You're crazy man. Oh my god. Where from? France. From Mongolia to London. Beautiful. Гин зам дээр бит хоёр нь зүгээр тасаг хэрэглээ дотор л явж байгаа юм байна лөө. Дугуугаар явж явах гэж байхаа. Дугуугаар нүцгэн шалдаа явж байна. Кыргызстан улсын маань тог төрийн талбай энэ байна. За товч мэдээлэл өгөхөд за энэ Кыргызстан улс маань болохоор өөрсдөө нүүдэлчин, киргизүүд бол өөрсдөө нүүдэлчин. Бид 2 сая замдаа гэрээ барьчихсан, гүүгээ сааж байгаа, унгаа татчихсан, айргаа бүлж байгаа тийм хүмүүстэй зөндөө таарсан. За яг хөдөө байгалаараа бол үнэхээр нүүдэлчин ахуйгаар амьдардаг юм байна. За тэгээд энэ тог энэ ямар учиртай вэ гэхээр энэ бол за улаан өнгө нь бол одоо хүч чадлыг мэдээж бэлэгдэж байгаа. За энэ шар өнгө бол нар юм бэлээ. За хамгийн сонирхолтой нь энэ голд байгаа зүйл бол тоон. За яагаад ингэж хийсэн бэ гэхээр киргизчүүд нүүдэлчин улсууд нүүдэлчин хүн өглөөс ирээд одоо гэрийнхаа тооноор харж байгаа маягтай ингэж төвсөлсөн байгаа юм байлаа шүү. За ингээд киргизийнхаа тугийг наацгаая. Яа, тавчлаа та. За ингээд цаашаа Тажикстан усраа одлоо да. Маа ямар сан бор ханаа тий. Бор ресторан штий. Манай цагаан хайрс таньдыг харах юм бол та нар бол зүгээр шууд дурлах юм байна. Бор ресторан да. За хата тэрийг яг хэл нэвтрэлцэхгүй болохоор сүп идэхүү гэсэн. Тэгээ битээр тийгээл толгойд гисэн чинь яг зүгээр хоньны чансан мах. Тэгээ яг тэр чансан шүл маань ирээд ингээд талхтай. Тэгээ хамгийн гоё нь. Энэ юу вэ гэхээр айрга ер нь Казахстан, Кыргызстан, Монгол 3 тийм айрг хэрэгэлтэй юм байна. Тэгээ энэ л Кыргызстан болохоор кимис гэдэг юм байна те. Кимис. За битээр тэгээ сайхан яг Монгол айрг шиг жаахан гашуун. Жаахан гашуун. Гахрон гэх юм уу та тийм. Ингээд сайхан өдрийн хоолоо идгээд сууж байна. За яг одоо Тажикстан улс гэж байна. Сайн маш өндөр даваагүй маш муу чулуунтай шаралтай замыг тавьчихсан байгаа. Одоо бид бүгдийг бүх юм шалгаад компьютероор шалгаж явах юмудаа үзүүлээд цаашаа хөдлөө. За энэс цаашаа бодох юм шалгалтай замаар явах гэж найдаж байна. За ингээд Кыргызстан улс болон Тажикстан улсын хоорондын хил дээр ирээд байна.